За тэгэхээр сайн уу? Энэ бичлэгээр болохоор би Турки дээрээ ирсэн анхны сэтгэлдэл. Гэвч би одоо ирээд Турки дээрээ 3 жил болж байгаа. Миний одоо 3 дахь жил. Гэтэ яг яагаад гин бичмээр санагдсан бэ гэвэл зүгээр цаанаасаа л мэдгүй юм бичлэг хиймээр санагдаад дараа нь харахад бас дурсамжтай байх ах гэж одоо тийм бичлэг хийж байгаа байхгүй юу? За тэгээд Туркид сурах ямар байдیں۔ Энэ сүүлийн 2 жил юу сурсан бэ? Ямар одоо соёлын шоконд орсон бэ гэх мэтлээ те. Гэвчлэн одоо хэлье. Одоо 24 настай. Тэгээд магистраар Туркид сурдаг. Яаж анх Туркийн талаар сонссон бэ гэж байгаа. За би болохоор ерөнхийдөө бол жоохноосоо эхлээд гадаадад сурахыг их хүсдэг байсан аахгүй юу? Ягаад гэвэл манай бас нэлээд гадаад модод явдаг. Тэрнээс янз бүр ингээ зураг мөр ингээ харуулна шүү дээ. Тэнгүүд ийм гой газар байд юм байна да гэж жоохноосоо эхлээл нэг тийм гадаад руу гэсэн чиглэлтэй байсан. Тэгээ манай аав ээж угаасаа тэгэл миний охин гадаад руу очиж сурал дээрмээр гээд угаасаа жоохноос гэж хүссэн аахгүй юу? Туркийн засгийн газрын тэтгэлэг би 12 дугаар ингээ төгсөөд ерөнхийдөө орсон. Туркийн газрын тэтгэлэг бүртгүүлээд тэгээ ярилцсан шатанд тэнцээд ер нь бол нэлээд өрсөлдөөнтэй гэж ер нь бол тэр үедээ сонсч ийсэн. Тэгээ би юу ч гэсэн тэгээ байгаагаараа одоо би TOEFL оноотой байсан 88 оноотой. Тэгээ сатын 770 оноотой байсан математик нь. За англи хэлний оноо би бол үнэхээр хэлмээргүй байна. Ягаад гэвэл сатын англи хэлээр үнэхээр хэцүү байсан юм үнэндээ. Тэр үед яг би одоогийн төвшин одоо бол ойлгох гэж бодож байна. Тэр одоо сатын reading, writing юу байна те. Гэтэ би тэр үед бол надад бол үнэхээр хэцүү санагдсан. Би хичнээн их яагаад юусэн болоогүй. За тэгээ тэр үед жоохон байсан юм чинь дэж бас 6 жилийн өмнөх явдлаа байхгүй юу. За илүү дотоо яриа яах вэ? Тэгээд дараа нь ярилцсан дээр очиод надаас эхлээд юу асуужсэн. Эхлээ математикийн бодлого бодуулаад тэгээд дараа нь болохоор Туркийн талаар нэлээд түүх асуусан. Одоо жишээлбэл Туркийн Independence Day хийзээвэ. Тусгаар тохиолын гिचтэй Republic Day хийзээвэ те. Тэрний дараа миний ингээд юмнуудыг харчаад материалуудыг харчаад чиний англи хэлчин болж энэ чи математикийн сатын оноотой би нэг амар сайн өндөр бай. Чи ер нь бидний бүх шаардлагыг хангаж ийн гэсэн аахгүй юу. Тэгэд ганц нэг болоогүй зүйл нь би бүх сургуулаа англи хэл хөтөлбөртэй сонгосон байж таарсан заяа. Тэгээд англи хэл хөтөлбөртэй байж таарад тэгээ чи яг уу мэйл бичээд би бид нар чамруу мэйл явуулъя. Тэгээ энэ мэйл рүү би турк хөтөлбөр сонгохыг одоо би зөвшөөрч байна гэх мэтлэн тийм одоо хариу бичээрэй гэсэн аахгүй юу. За би тэгсэн яаж тэнийсэн хэлэхөө. Би тэгээд ярилцаад дуусчаа 2 ландар хөдөө авсан байсан аахгүй юу. Яг тэр хөдөө авсаагаар надад мэйл ирсэн байсан заяа. Тэгсэн чинь спамд ирсэн байсан. За би тэрийг хараагүй. Би спам гэж яаж мэдчихээн тийм биз дээ. Үнэн мангар агаад. Тэгэл спам дэсэн мэйлээ хараагүй хөдөөнөөс ирж харж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр хугацаанд өнгөрцөө. За тэгэл мэйлээ явуулах юм чи угаасаа тэнцэхгүй ойлгомжтой. Тэгээд дараагийн тэнцэхгүйтэйгээ эвлэрээд Монголд их сургуульд сурсан. Тэгээд шүтээс сурсан аахгүй юу нэг 3.5 жил. Тэгээд би 12 дугаар ангид төгсөөд дараагийн 1-р курсынхаа одоо өвлөн гэх юм уу 2 дугаар семестр эхлэхээс өмнө дахиад засгийн газрын тэтгэлэг бүртгүүлвэ. Гэтэ би тэр удаадаа нэг амар яагаагүй л дээ. Бүх материалаа бол нэг өөрчилж байгаагаар л явуулсан. За юу ч гэсэн тушаад үзье те. Болох нь үгүй юу гэл. Тэгсэн чинь мэдээч хэрэг тэнцээгүй. Тэгээ за тэгвэл Турк засгийн газрын тэтгэлгээ бэж яа. Дараа нь дахиж магистраараа дахиж apply хийнгээд тэг хүлээ бакалавртаа ер нь хичээлд амар анхаарсан. Дүмөнд амар анхаарал мэдээч хэрэг магистрт одоо бүртгүүлэхийн тулд бас юу хэрэгтэй байхгүй юу? Apply хийхэд бол мэдээч хэрэг дүнгийн голчмолч сайн байх хэрэгтэй. 3-аас дээш илүү 2.5-аас дээш илүү сайн санахгүй. Тэг дүнгийн голч дээр нэлээд анхаарсан. Тэг хичээлээ ч ер нь сайн хийх хичээсэн. За тэгээд шүтээс 3.5 жилээр сурч төгсчөөд би TOEFL-ийн шалгалт өгөөд за ер нь одоо төгссөн юм чиндээ янз бүрийн газар материал өгье тэтгэлийн материал өдр өгье. За тэгээд TOEFL-оор байжсэн чинь би угаасаа
Нөө ажилд орсон байхгүй юу? 3 сарын дараа бараг ажилд орсон баха. Энэ онгоцны доош шүү. Тэгээ 3 сарын дараа ажилд орсон. Тэгээ ажилд орсон болохоор за тэгээ ч гэсэн хажуугаар нь ажлынхаа хажуугаар биш одоохондоо ажилтан харъя юм сурхаа бодъё гээд тэгээ ажилдаа энэ анхаарсан байсан. Тэгээд яг манай гэрийнхэн хаяа ийм тэтгэлгүй шүү, миний хувьд ийм тэтгэлгүй шүү энэ төр хэлдэг байсан. Би тэгээд хаяа аплай хийжээд хаяа тэгээд амжихгүй болохоор тэгээд хайчдаг гэсэн байхгүй юу. Тэгэл 1 жил ажиллаад дараагийн өвөл нь 2 сард би дахиж аплай хийгээд тэр үедээ би ажил дээрээ одоо магистр доктор дээр болохоор төсөл бичүүлдэг. Иймэрхүү төсөл одоо яг ямар юуг хамрахын, юу зорилго нь юу юм гэх мэт хичээлэнтэй. Тэгээ надад төсөл бичүүлээд би тэгээ ажиллаж байсан одоо туршлагаасаа нэг жоохон ер нь бол юм сурсал байлээ. Тэгээд тэднээс ингээд нийлүүлээд нэг юм төсөл бичиж өгсөн. Тэгээ ашгүй 4 сарын 26-нд лөө 4 сарын 20-доор надад ярилцлагын өгөөд ярилцлагын одоо имэйлээрээ би тэгээд за одоо л юун дээр буруу юм хийж болохгүй шүү. За тэгээ ярилцлагын өдөр ирвэ. Тэгээ надад ерөнхийдөө юу асуусан бэ гэхлээр сэрээтрчин машин талаар нэлээх асуулт асуусан. Чи одоо энэ ажиллаж байгаа хугацаанд юу хийсэн бэ? За ер нь сэрээтрчин машины ирээдүйд Монгол улсад ямар хөө байна? Ирээдүйтэй юу? За Монгол улс хөрөнгө оруулалт хийн гэвэл аль талтай л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ гэл. Тэгэл би тэгээд нэг амар сандраагүй зөө. Би угаасаа мэдээч ажиллаа хийж байгаа юм чинь тэгэл тодорхой хэмжээний мэдлэг хөрвүүлж таарна штэ. Тэгэл нэлээх мэдлэгтэй болсон байсан. Би бүр тэрийг ярилцсанд ороод анзаарч байгаа байхгүй юу. Тэрнэр жоохон сандарч агаад за гайгүй байлгүй дээ тэгэл гайгүй тэг өнгөрсөн. Тэгээд 7 сарын 3-наар би яг ээлж амралтаа авч таарсан байсан байхгүй юу. 7 сарын 3-наар ярилцлагын хариу ирээд тэгээд тэнцсэн гэдгийг мэдсэн. Тэгээ хамгийн түрүүнд аав руу гүйчихэд аав би тэнцсэн байна гэж амар баярлал. Цаанаасаа нэг уйлах мэдвшүүрсэн заяа. Гэтэ яг ч уйлаагүй л. Гэтэ бүр цаанаасаа баярлсан за. Жоохноос ирсэн мөрөөдөл ингэ биелдэж байгаа байхгүй. Би тэгээд хүн ингэ мөрөөдлөө биелэхээр заяа. Цаанаасаа ингэ итгэдэг юм байна. За би түр анхандаа итгээгүй. Би тэгээд мэйлийг бүр дахин хараад 2 3 удаа харал. За тэнцсэн байна гэж. Ажлаасаа гарах хэрэг болж байгаа шүү дээ. Ажилдаа өргөдөл өгөө. Тэг манай ажлынхан болохоор ер нь бол амар дэмжсэн. Тэрэнд бол би үнэхээр их талархдаг. Тэг манай ажлынхан дэмжээд сая яваарэ гэд. Тэг би ажлынхаа хоол молонд оруулаад тэгээд ер нь ажлаасаа гарсан байхгүй юу. Тэг ажлаасаа гарчаад Турк руу явах өдөр өнгөрч өгдөг заяа. Би өөр ингээд өдөр хоног тоолж хэлээж байгаа шүү дээ. Тэгэл онгоцны билет ирээл за би ингээд 10 сарын 8-нд явах юм байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу. Туркад яад юм бэ? Хичээлүүд нь 9 сарын 20-доор хэлдэг юм байна. Оюутнуудын хичээл. Тэгээд бага ангийнхны тусдаа, ахлах ангийнхны тусдаа гэж би сонссон заяа. Тэгээд амар орой хэлт юм байлээ. Тэгээд манай хэлний бэлтгэл жимөр 10 сарын 20-доор ихсэн үү яасан. Би тэгээд тэнд очиж 2-7 хоног тэгэл нөгөө мэдээч гадаад оронд очсон хүн тэгэл ийш тийшээ явна. Тэгээд сонирхон гэх мэдчихлээ. За тэгээд энэ хэсэг амар ил болчлоо. Би нэг дараа нь ярих байсан. За тэгээд яг очиод яг ингээл явах өдрийн өмнөх өдөр би унтаж чадаагүй зөө. Нойр хүрт бүр цаанаасаа догтлоо гэрийнхнаасаа бас холдож байгаа болоод тэр өөр улс руу гадаад улс руу анх удаа гарах гэж байгаа дааж тэр бүр амар сандраад догтлоод унтаж чадаагүй. Би тэгээд Турк руу анх удаа гадаад явж үзэж байгаа шүү дээ. Истанбул руу 10 цаг ниссэн заяа. Би өөр тэр цаг яаж өнгөрөөг мэдэхгүй. Тэгээд ашгүй тал нь унтсан ахгүй ягаад гэвэл би хүн унтаагүй шүү дээ. Тал нь унтаад өнгөрсөн ашгүй нэг. Истанбул дээр ирвэ. Истанбулын олон улсын бол дээр ирвэ. Тэгээд дараагийн би ч одоо Истанбул дэш би өөр хотод сурж байгаа ахгүй. Истанбулаас намжаад өөр хот руу явах байсан. Тэгээд баг 4-5 цаг хүлээсэн баха та. Истанбул нөгөө онгоцноос буугаад нөгөө дамжих хэсэг рүүгээ явах. Яасан ч томын тэр онгоцны бодлоо. Тэгээ хамгийн түрүү миний бодсон бол гэрийнхэн дагавартай хариу илээ. Зөө. Тэгсэн чинь би Турк хэлтэй байсан аахгүй юу? Хэл мэлээ мэдж байгаа ч гэсэн тэгээд дээрэс нь 10 цагийн нислэгийн дараа хүн ядарч л таарна штэ. Би Стамбул онгоцны бодлоос юусаа гараагүй байхгүй угаасаа дотор нь л байжсэн.
1 цаг 30 минутанд бараг очсон аахгүй юу. За тэгээд миний ингээд сурж байгаа Трабзон ерөнхийдөө харт тэнгисийн хажууд байдаг. Гүрчтэй ер нь ойрхон хотохгүй. Гүржээс нэг 3 цагийн зайтай гэсэн баха. Данч би гүрж ядмаар ах юм. Данч манай Монгол улсаас юу асуудیں۔ Виз асуудیں мэлээ. Одоо л яваагүй л байна. Гэтэ төгсөх хөдлөө заавал явъя гэж бодож байгаа. Трабзонд ирчээд онгоцоос буугаад бүр амар чихтэй байсан зөө. Миний бүр хамаг ингээ хувцас ингээд наалдаад хөөе ийм амар чихтэй газар ирсэн үү гэд. Би уг нь ингээд Трабзонд ирэхээс өмнө судалцсан байхгүй юу? За ямар хоттой вэ? Хэр одон зузаах авч явах хэрэгтэй юм байна. Гэх мэтлээ. Тэгсэн чинь амар чихтэй бүр ингээл цаанаасаа Трабзонд ирэл нөгөө хэлний бэлтгэлээс нэг хүүхэд намайг туссан байхгүй нэг багштай цуг. За тэгэл би Google Maps-аас харж ирсэн нөгөө байрлах дотор байраа. Амар тэгшин газар харагдаад байсан чинь нөгөө машин нь өгсүр газар яваад болтгоо. Би тэр хөөе би ингэ хулгайлагч байгаа юм биш үстэй. Намаар хулгайлаад аваа явж байгаа юм биш үстэй. Тэгсэн гэхдээ локейшн хараад байжсэн чинь яг зүг байж таарсан заяа. Би бүр гайхаад юу болоод байна гэд. Тэгсэн чинь миний байрладаг дотор амар өгсүр газар байж таарсан юм байлээ заяа. Яа миний хамгийн одоо тэр анхны шок болсон зүйл бол тэр за. Би бүр шоконд орсон. За тэгээд дараагийн эхний өдрөө юм бахан шоконд орсоор гаал таарсан. За тэгээд дотор байранда болгоод намайг бас Монгол охин хүлээж аваад тэгээд надад аль нэлээд хөрхөн тусалсан. Тэгээд хоол ийцээ байхгүй юу? Тэгсэн чинь хоол нь л бас намайг нэг шоконд оруулсан. Би Туркид юу гэж боддог байсан гэж Туркос ч нэ янз бүрийн хоолтой гоё хоолтой газар. Гээд ингээд дотроо ингээд бодцоогоо байхгүй юу? Тэгсэн яг очсон дотор байрны хоол oh my god бүр ямар ч амтгүй за амар сайн амттайсан. Гэтэ яг тэр үедээ би тэгээд анх удаага ирж байгаа юм чинь те. Тэр үедээ тэгэж бодох нь бол аргагүй шүү дээ. Тэгэл Монгол бахан мах идчихээ Туркид ирээд ямар ч мах идэхгүй авч хүн чинь гайх шүү дээ. Өрөөндөө очиод би бас мангараа ёо. Еврог очиод дотор байр руу очиод нөгөө хамаг хичээгээ зөөж мөгөө дотор байр руу очиж байгаа шүү дээ. Тэгээд дотор байр руу өрөө рүү очисон чи би анх буруу өрөөнд ороод. Буруу өрөөнд орсноо яаж мэдсэн бэ гэвэл 202 байсан аахгүй миний 22 ч лөө 202 байсан заяа. Тэсний би 222 төчсөн байсан за. Тэгээ энэ одоо юу ч чухал хэрэггүй л нэмэрчлээ гэтээ яах вэ? Тэгээд дараа нь болохоор яасан гэж яалаа. Би B12-ын дутагдaltaй авахад дандаа ингээд нэг юу балараа л мартаал байж ахын. Тэр өдрөө би угаасаа амар ядарсан байсан болохоор ачаага нэг янзлаг унтцсан. Тэгээ энэ видеогоо энэ үрээр дуусгая. Тэгээ та нар энэ видеог үзэж байгаа хүн бол тэгээд миний дараагийн видеонуудыг бас үзээрэй. Дараа нь болохоор би яг юу тайлбарлах вэ гэхээр Трабзонд амьдрах ямар бэ? Яг Туркид гэлтгүү яг үндэ Туркид амьдрах нь миний бодлоор ямар хуух газраасаа шалтгаалаад өөр. Жишээлбэл Трабзонд хар тэнгисийн хажууд далайн эргийн хажууд. Энд бол халуун. Тэгсэн чинь манай эсрэг талын Анталия буюу газар дундын тэнгисийн хажууд байдаг хот болохоор бас өөр. Трабзоноос илүү халуун хэмжлэн. Хотоосоо шалтгаалаад ингээ бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Одоо шил Трабзон миний хамгийн шоконд орсон юу гэж амар өсгөр газар байж таарсан за. Ингээд тэгээ цааш дараа нь дассан юм дөө тэгээд. Тэгээ анхандаа ингээл амар ингээл хүнд даваа юм шиг харагдан заяа. Гэтэ явандаа тэгэл цаанаасаа л хүн дасчдсан байлээ байгаа газараа. Би хоолоо голж байгаа ч гэсэн одоо би хоолоо голохгүй идчихэл байгаа. Хаяа бол голж таард юм дөө. Гэтэ цаанаасаа л ингээд дассан юм байлээ. Тэгээд энэ үрээд энэ видеогоо дуусгая. Би өнө хичээл ингээ ярилцъя гэсэн тэгсэнгөө. Гэтэ яхаа. За тэгээд өдөр баяр таа.